асуулт юм байна те. Аль үгийг бичгээд аа үсэг ордог вэ хүүхдүүдээ зурган дээр дарс тэмдэглээрэй гэж тийм ээ. Тэгээ хүүхдүүд зурган дээр дарахаар шуу гэдэг үгэнд аа үсэг орохгүй учраас энэ буруу гэж харна. Гал гэсэн үг нь аа үсэг ордог учраас зөв гэдэг. За тэгэхээр ингээ хэрэглэлтүүний ингээ хийчихэд та хэд мэн нөгөө хадгалахдаа энэ files руу ороод за энэ хардаа service type гэдгээс PowerPoint presentation гэх юм бол одоо бид нэг ийм өргөтгөлтэй хадгалдаг тийм ээ. За тэгэхээр interactive хичээлийг одоо хүүхд шууд дараал ажилладаг болохоор хадгалахын тулд энэ нараа заавал энэ нараа PowerPoint шүү гэдэг юм гээд. За тэгээд энийгээ завсарлах боломжгүйгээр одоо нууц үгээр хадгалж. За эсвэл багшаа өөрийнхөө хийсэн зүйлийг бус багш нар илгээдэг ингээд хичээл дээр хэрэглээрээ гэдгээ засах боломжгүйгээр хадгалахын тулд ингэдэг шүү. Нараа tools гэдэг рүү ороод энэ general options гэдгээр энэ ихнийх нь болохоор нээх пассворд тахгүй. Тэрэн дээр бичихгүй зөвхөн доотлын энэ нараа passport modify гэдэг дээр нууц үг оруулж байна. За ингээд окей. За хэд нууц үгээ болчихно. За ингээд нууц үгээр хамгаалаад ингээд хадгалчих болдог гэсэн. За одоо бүгдээ харъя. Шоу гэсэн өргөтгөлөөр одоо ингээд хадгалчих юм бол ийм өргөтгөлтэй болчдөг. Нэгдэх үгээр шүтэж ална шүү дээ. Тэгээд хүүхдүүд ингээд ажиллая.